За манай эмнэлэг ард иргэдийн санал хүсэлтэн дээр тулгуурласан хэрэгцээг нь тодорхойлж сургалт сурталчилгааныхаа ажлыг хийдэг. Бид бүхэн жирэмсэн болоод төрсөн ээжүүдээс сургалт сурталчилгааны хэрэгцээг нь тодорхойлсон чинь гол төлөв хүүхдийн асаргааны талаар биднээс сургалт өгөөч гэсэн хүсэлт уламжилсан. Бид бүхэн хүүхдэд гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар ард иргэдэд хандаж зөвлөө өгье гэсэн үднэс энэ хичээлийг бол зохион байгуулж байгаа маа. За тэгээ хамгийн эхлээд би толгойд ажиглах өөрчлөлтүүдийг талаар яриа гэж ингэж бодож байна. Хүүхэд төрөх замаар доошоо ингээд давших хөдөлгөөн хийж доошоо гавлын ясна ингээд хэлбэржээд дагаж өөрчлөгдөд толгой одоо төр зур ингээд шовоох ийм шинж тэмдэг илэрдэг. За ихэнхдээ бол эхний 7 хоногийн эцэс гэхэд бол энэ шовоосон байдал нь хэвийн байдалд ингэж шилждэг. Хүүхдийн эхийн эвлэгээс кейсүр хагалгаа гэж ярьдаг шүү дээ, тийм. Кейсүр хагалгаа эсвэл одоо өвсгөрөөр төрөх энэ үед бол энэ хүүхдийн толгой шовоохгүй, толгойн хэлбэр хэвийн төрөх боломжтой. Толгой дээр гардаг бас нэг өөрчлөлт юу вэ гэхээр кефалогематом гэж няраа хүүхдүүдэд бас үүсдэг. Энэ нь төрөх замаараа төрсэн хүүхдүүдийн хуучин доор зөөлөн хаваа үүсхийг л толгойн хавдар гэж хэлээд байгаа. За харин кефалогематом гэж одоо юу хэлээд байгаа юм бэ гэхээр хүүхдийн гавал ясны гадна бүрхүүлийн хооронд тус хуралдахыг кефалогематом гэж хэлээд байгаа. Энэ нь болохоор төрөх явцад хүүхдийн толгойн орон хэсэг, төрөх замын гарах хэсэг эхийн умаа хүзүүнд одоо удаан хавчигдсанаас үүсдэг ийм цус хуралт юм аа. За амьдралын эхний хэдэн өдрүүдэд толгойн хавдар шимэгдэж арилдаг. Хавдар нь бол ингэ шимэгдээд арилчихна. Кефалогематом бол бас арай өөр ялгаатай. Төрснөөс хойш хэсэг хугацаанд ажиглахдаггүй байж байгаа дайчин толгойн дээр томорч гарч ирж үүсдэг. Тэгээд толгойн хавдрыг бодох юм бол илүү удаан хугацаанд шимэгдэж арилдаг. Энэ цусан хавдар нь болохоор хөхрөлт алга болох цус нь шимэгдэх нь 2-7 хоногоос 2 сарын хугацаанд энэ одоо шимэгдэлт нь явагддаг. За тэгээд хуралдсан цус төвөөсөө их шимэгддэг тул хэсэг хугацааны дараа толгойн хавдрын голд одоо хонхоосон хонхоо үүсдэг. Хүүхдийн толгой дээр одоо нэг зөөлөн хэсэг байдаг. Энийг анхан төрөгч нар энэ одоо юу вэ? Манай хүүхдийн толгой дээр энэ зөөлөн байна. Айх ийм юм тохиолддог учраас зулайн талаар ярих гэж байна. Хүүхдийн толгойн ороод ирэх хэсэг нь одоо ясаар хурцтайг зөөлөн хэсгийг зулай гэж хэлдэг. Энэ зулайг бол их бага зулай гэж ингэж нэрлэдэг. Няраа хүүхэд их бага хоёр зулайтай. Их зулай нь болохоор толгойн ороо дээр, бага зулай нь болохоор дагдсны хойдолд байрладаг. Одоо их зулай битүүрэхдээ хүүхэд 1 нас хүрч битүүрнэ. Бага зулай 4 сарын ясна битүүрэх юм боломжтой байдаг. Эхчүүд зулай дээр нь тэмдэрэхээр зөөлөн байна гэж айгаад байдаг. Энэс бол айх шаардлага байхгүй. Их барихын хавчаарын ором гэдэг хүүхэд бүтгэж юм уу хүүхдийн амь насны залтаар хүүхдэд их барихын хавчаарыг тавьж төрүүлдэг. Хавчаарын уул мөр нь бас хүүхдийн нүүр ихэвчлэн хацар эрүүнд одоо үүссэн байдаг. Энэхүү ормон ихэвчлэн 2-3 хоногийн дотор алга болдог. Хавчаар тавьсан ормон өдөрсөн ч хацар дээр нь байрласан хатуу жижиг бөөгнөрл үүссэн байдаг. Энээс бол айх юм байхгүй. Энэ хэд хоногийн дараа бол арилдаг.